Би нэгдүгээр тэр нөгөө нэг бид нар төгөөм зарцтай ашигт малтмлын асуудлаа төв одоо яг үндсэн хуулинд оруулж ирж байгаа учраас бол өргөдлийн юм тодорхой хэмжээгээр сэргээхгүй бол хайгуулын ажил чинь нөгөө ил сайраг барилгын материалууд эдгээр хайгуулын ажил чинь басал сонгон гэдэг нэг баах явах болчих гээд байгаа байхгүй юу. Тэр бид нар хууч 19 гэж байсан. 19 дугаар бүлэг. 19 дугаар бүлгийг яаж шийдвүлээ сэргээх үү гэдгийг яам нэг анхаарч үзэх хэрэгтэй. Хоёрдугаар сая дээр дүүцүүлээ олохтой холбоотой энэ 9.1.13 байгаа хаа. 9.1.13 байгаа. Тэр засгийн газрын бүрэн эрх дотор байдаг 9 дугаар бүлэгт. Тэрийг бол 10 юм 11 рүү төрийн захиргааны төв байгууллагын шилжүүлчихвэл араа хүн сурталчилгааг багасчих ийм боломжтой юм байна. Тийм учраас энэ цаашдаа бид нар энэ юуны баримтлах бодлогынхаа юмтай уйж энэ хуулиа бид нар яаж явах вэ гэдгийг сайн бодмоор юм шиг л. Яг сая бол яг энэ хууль зүйн яам дээр явагдсан сүүлийн жилүүдэд хууль шүүхтэр очиод байгаа манай салбарын энэ хуулийн хийдэл юмнуудыг нэлээ та нар анхаарал оруулсан юм шиг байна. Энтэйг зэрэгцүүлээд яг энэ Сумьязар сайдын яриад байгаа, энэ гишүүдийн яриад байгаа энэ салбарын зэгцлэгтэй холбоотой юмнуудыг одоо нэг оруулж ирж янзлмаар байсан даа болно. Тэгээ энэ ч нөгөө шинжилсэн хариулгаар биш болохоор нэмэлт өөрчлөлтөөр болохоор би сая 18-ыг хөндөж юу, 19-ыг хөндөж юу, 9.1.13-ыг хөндөж юу гэдэг ингээд хөндөөгөө залтууд орж ирчих гэдэг юм. Энийг одоо ер нь бол бид нар цаашдаа энэ шороо ордын олборлтыг хязгаарлах тал руу явах хэрэгтэй шүү дээ. Одоо бол Монгол улсад шороо ордыг олборлоно гэх юм бол уул техникийн нөхцөл хүндтэй, хөрс суулалт маш өндөртэй, хамгийн одоо байгалийн үзэсгэлэнт газартай ийм л газар үлдсэн. Тийм учраас бид нар цаашдаа бодлогоороо бол бид нар үндсэн ордыг дэмжих энэ чиглэл рүү явах ёстой гэж би ойлгодог. Тэгэхээр үндсэн ордыг энэ дэмжсэн шороо ордын энэ олборлтын хязгаарлалтыг жишээ нь шороо ордыг бид нар яг тээзүүтэй нь уяад нөөцөөр нь хязгаарлаж болмоор юм шаардаад байгаа. Тээзүүтэй нь. Өнөөдөр бол хамгийн бага хөрс суулалт 20 м болсон байгаа шүү дээ. Тэгээд цаашаа 70-80 м. Тэр сая заамарт болж байгаа хөрс нуралтыг хар. Мэргэжлийн биш хүмүүс очиод коэффициент юу алдаал ингээд нуралт үүсэж байгаа. Маш араас нь аюулгүй хөдөлмөр аюулгүй байдлын маш олон асуудал хүндэр наадах чинь уламж хаашаа. Одоо дандаа цэвдэгтэй өндөр хөрс суулалттай ийм уул техникийн нөхцөл хүндэртэй газар л үлдсэн. Нөгөө талдаа шороо орд чинь өөрөө уулын амд очиод явцдаг учраас иргэдийн бухимдал улс дээр энэ уулуурхан салбарын чинь нэр хүндээс унгаад байгаа. Тэр энэ мэтлэн энэ яг тодорхой одоо цаашдаа түрүүний хэлээд байгаа газрын хавралменттай холбоотой, засвар гэдэвхтэй ашигт малтмлын ашиглалттай холбоотой энэ юмнуудаа яах юм бэ гэдэг ийм бодлого гаргаж хагаад энэ хүрээнд дотроо энэ хуулийнхын юмыг нэг бүтээ авч үзээд одоо эсвэл энийг хилцчих хооронд яам дээр хэрвээ бэлэн байгаа бол зарим нэг зүйлийг хамт өргөн бариад хилцүүлгийн шатанд нэгтгэхэд явчих бас сулмаар юм байна. Жишээ нь өргөдлийн асуудлыг бол хүссэн ч одоо энэ төгөөмөл аргастыг ийшээ оруулсан тоолууд та нар нээхээс аргагүй бол. Тэгэхгүй өргөдлөө бүгдийн сонгож шалгуулалтаар өргөдлөө хаачаад бүгдийн сонгож шалгуулалтаар өрнөгөл нөгөө хил сайрга одоо энэ хаврын одоо бүтээн байгуулалтын ажил болох гэж байна. Нөгөө олон замын ажлууд нөгөө автозамын ажлууд чинь бүгд энэтэй холбоотой. Нөгөө одоо энэ бетон зурмаг энэ барилга байгууламжийн чинь бүтээн байгуулалтууд бүгд энэтэй холбоотой. Тэг яхан та нар сонгож шалгуулалт зарлана гэж суулгах юм. Нөгөө талдаа энэ үйлдвэрлэлийн нөөцөө нэмэгдүүлэх үүднээс энийгээ чөлөөлөх хэрэгтэй шүү дээ. Ол нь бол манай мэргэжлийн хүмүүс нэлээд сууж харагдах. Энийг яриад энийг би бол энэ хуулийн хилцүүлгийн явцдаа хамтруулад Сумьязар сайдаа засгийн газрын хуралдаан дээр энийг эрхлөөний хурлаар ч юм оруулаад энэ өргөдөлтэй холбоотой юм энэ төгөөмөл тархацтай эзэстэй бүтээн байгуулалттай холбоотойгоор нэг задлахгүй бол энэ засгийн газрын үед байхгүй болчихж байгаа байхгүй. Яг тэгэхээр хайгуулын ажил гэдэг чинь бас удирдлагын чанартай. Бас удирдлагын чанартай. Наа хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлууд чинь одоо ингээ хүрээд ирэхээр энэ төгөөмөл тархацтай ашиглалт малтмлын нөөц энэний хайгуулын ажил гэдэг чинь бас явах болно. Тэр энэ мэнийг нь уйж жагаад засгийн газрынхаа төвшөнд нэг ойлголтоо болгоод би бол хилцүүлэг одоо яг өнөөдөр хилцэсгээ шийдчихэд хилцүүлгийн шатанд явж байхад бол одоо бид нар 19-гээр бүтэ хаацсан шүү дээ өргөдлийг. Тэрийг наривчлаад 19-ыг шинжилээд энэтэй давхар өргөн барай ороод ирвэл энэ хуулийн хилцүүлгийн хүрээнд аваа явчихмаар байгаа хөөхгүй хамтд нь. Тэр дүүцүүлгийн 19-9-1-ийн 13-аар зохицуулагдж байгаа. Тэрийг бас одоо засгийн газрын эрх үүрэг дотор байх юм уу? Засгийн газар дээр биш яам дээр аваа явчихлаа шүү дээ 10 дугаар бүлэг рүү оруулаад. Гэх мэтлээ энэ гишүүдийн яриад байгаа энэ зүйлүүдээ зарим нэг зүйлүүдийг хамтдан дахин давхар өргөн бариад тэгээ ороод ирвэл бид нар нэг хилцүүлэг болгоод тэгээ явчих. Эрдэнэт шүү үгүй хэлээ.